Сайн байцгаана үзэгчдээ чухал асуултууд ярилцлагын нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд хүргэж бэлэн болоод байна. Энэ удаагийн манай дугаарын зочноор улс төр судлаач Хатанбаатар ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээн авсан танд баярлалаа. За та нарт бас баярлалаа. Танаас асуух эхний асуулт та Монгол улсын энэ жилийн төсвийн талаар юу гэж бодож байгаа вэ? За маш чухал асуулт байна. За юуны өмнө энэ жилийн төсвийн талаар бол баярлалаа. Манай энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч Бакус брэнд. Та Бакус угаараа. Дараагийн асуулт Монгол улсын татварын асуудал сүүлийн үед нэлээд шүүмжлэл өртөөд байгаа. Та энэ талаар юу гэж бодож байгаа вэ? За татварын асуудал бол шүүмжлэлд өртөх нь бол аргагүй. Ягаад тэгэхээр татвар бол сүүлийн манай энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч намайг болон Пуужин баяраг сэргээдэг онцгой болгодог Бакус брэнд ажиллаж байна. Та Бакус уугаараа. Уугаараа залаад уугаараа. Бидний дараагийн асуулт саяхан Дональд Трамп Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон. Энэ нь Орос Украины дайнд яаж нөлөөлөх бол? За Дональд Трамп ерөнхийлөгчөд тангараг өргөхөөс өмнө та бүхэн 1 сарын 13-ны дотор аль дэлгүүрээс Бакус худалдаж аваад баримтаа Бакус цэгийн сайтад бүртгүүлээд хосоороо ханьяан руу аялах эрхийг эзэн болоорой. Дараагийн асуулт. Таны хувьд энэ жилд манай засгийн газрын зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой бодлого юу вэ? Бакус уу? За та нэг л асуултаа буруу ойлгосон юм шиг байна. Би танаас ахин асууя. Энэ жил манай засгийн газрын зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой бодлого юу байх ёстой юм бол? Хариул. За Монгол Улсын засгийн газар бол энэ удаагийн дугаар маань энэ рүү өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэн зочиндоо баярлалаа. Маш чухал сэдвүүдийн талаар ярилцлаа. За мэдээд зочиндоо манай нэвтрүүлгийн зүгээс бяцхан гарын бэлэг байгаа. Энэ бол мэдээж Пуужин баяраа бид хоёрыг сэргээдэг онцгой болгодог Бакус.